Элтгэхэндрийн подкаст. Сайн бацгаана сонсогчдоо. Элтгэхэндрийн ирээдүйн төрийн бус байгууллагаас 2026 оны подкастын анхны дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. 2026 он нь манай төрийн бус байгууллагын хувьд маш гайхалтай баяр давхцсан он байгаа. Учир юу вэ гэх юм бол бид үйл ажиллагаагаа явуулаад 10 жилийг ардаа үдсэн байна. Яг үүнтэй холбогдуулаад бид 10 жилийн ойгоороо яг 10 зочин илтгэгчээс элтгэхэндрийн ирээдүйд төрийн бус байгууллагын дотор гишүүн болж орох ямар байдаг, үйл ажиллагаа нь яг ямар чиглэлээр явагддаг, ямар ур чадваруудаа бодитоор өөрчлөж сайжруулах боломжтой байдаг талаар 10 өөр хүнээс сонсох болно. Энэхүү подкастын маань хамгийн анхны зочноор 2021 оны зохион байгуулалтын гишүүн, 2022 оны удирдах зөвлөлийн гишүүн, 2023 оны үндсэн сургагч багш, 2024 оны тэргүүн, Пүрэв дашийн очир хэрлэн зочноор орж байгаа лээ. За одоо ингээд подкастаа эхэлцгээе. 2024 оны тэргүүн очир хэрлэн ах маань хөрөлцөн ирсэн байна. Зуршлага сайхан уу? За сайхан байна. Зуршлага бол гоё. Ажил амьдрал нь хэр байна да? За явж л байна. Явж байсан. Тэгэл ажиллаа хийгээл юм ийгээл одоо хичээгээл амьдарч байна да. За элтэх одоо мэдээж элтгэхэндрийн ирээдүйдээ ороод нэлээд удаан олон жилийг өнгөрөөсөн байна. Анх яаж элтгэхэндрийн ирээдүйд орж ирв? Яагаад бас элтгэхэндрийн ирээдүйг сонгох болсон бэ? За анх бол ингэжсэн. За тэр ер нь их уртуг болох нь ярил ер нь товчлох юм бол бүр анх ер нь ингээд нэг юм гоё юм хийчмээр юм шиг юм гоё сурмаарч юм шиг тэгж нэг юм гоё санагдчихсэн тийм үе байгаа. Тийм. Тэгээд нөгөө шав бэлэн болоход багш гарч ирнэ гэж хэлдэг шүү дээ. Тэр шиг юм болсон. Би яг ингээд тэр үед нэг одоо ээжийг зоогод нэг гоё танилцуулж хүн байна уу? Тэ гоё хүн байвал танилцъя гоё юм яри. Тэг ингээд жоохон зүглээ авъя маа гэв. Тэсэн чинь за чи ямар ядраатай юм бэ те? Нэг хүн олоод тэг ингээд чантай уулзуулъя. Тэгээд төв хүрлагч нахуулчихсан. Би тэр яг энэ даунтауны хажуудлын нэрийн санд байна барилгын доор би тэр юм идэд гарч ирсэн. Тэгэхэд манай ч угаасаа те сүрцээр шуурхаа тийм. Тэгэл газ яриад ингээл чи тийм үст юм бид мундаг штэ болж гүд мөд гэл тийм. Ямар гоё зоригтой мөрлөгтэй тий. Тэгэл цааш яг л тэгж ярьдаг штэ. Тийм тэгж яриад тэгэл чи манай сургалтанд суучих би чам ингээ гоё өнөөс болох юм байна тий. Тийм ингээд гоё шинэ юм үзээ гоё сонирхох байна. Тэгээд анх нэг бүтэн сайнны сургалтын дээр очиж байсан. Тэр үед чи одоо тухайн үед чи 20 оны гэсэн үг. 20 оны 100 ЗП-ийн сургалт яг дуусахаас өмнөхний сургалтанд очижсэн. Тэр чинь төлөвтийн хичээл хальт ороод тэгээ өөр чинь ямар хичээлүүлээ орсон. Нэг тэгж орчихсон. Тэгээд тэрний дараа дахиад нэг сургалтанд өрсөн. Тэр сургалт нь болохоор нөгөө оюуны хэлч байсан. JCI их хүрээ салбар байгууллага зохион байгуулсан оюуны хэлч тэр сургалтанд сууж ирсэн. Тэгээд тэрэн дээр суугаад яг за ингээд юу ярих бол хэрэгтэй юм байна. Ийм юм сурах хэрэгтэй юм байна гэж ойлгоод тэгэд ах хэлснээр ирээд орчихсон. Уг нь тэр үед шууд ингээд ЗБ болоод орчих гэж айгуу гуйгаал тэгсэн чинь үгүй сургууль. Уусаа тэгдэг шүү дээ. 6-7 ер нь бол 3 сар өнгөрцөн бол тэгэл жийж те ямар ч орох боломж байхгүй. Тэгэл дараа жил 21 оны ЗБ-гээр орчихсон да. За тэгээд одоо элтгэхэндрийн ирээдүйд орж ирэхээр чинь бас элтэх урлаг төлөвлөлт за тэгээд хувь хүний одоо яг нөгөө яг чи хинбэ гэдэг рүү чинь ингээ ингэж орд юм шиг надад л санагдаад байгаа байхгүй. Хамгийн ихний хичээл дээр аавынхаа оронд ав байсан бол те ингээл аюу хэцүү даалгавруудыг илтгэлүүдийг бэлдүүлээд тавиулдаг. Тэр болгонд яг хүн дотгошоогоо өнгөж байгаа юм шиг тийг санагддаг байхгүй. Тэгээд энд орж ирээд танд ямар чадварууд чинь гэд хөгжиж, ур чадварууд чинь сайжирсан гэж бодож байна. За наад чинь бол за одоо ингээ чиний ярианд дүгнэлт хий. Тийм. Одоо сайн ярьж байсан шүү. Тэг
Тэгээ ингээд яг иймэрхүү жокуд бас хийж сурсан биз дээ тий. За тэгээ тэрнээс гадна л ер нь би ч нэг амар илтгэдэг хүн бол биш. Тий. Илтгээд идэх юм аа. Нэг амар ярьдаг хүн бол биш. Зүгээр юу байх гэж боддیں۔ Илүү ийм сахилга баттай болсон баг. Тэг. Ийгээс хамгийн сайн сурсан зүйл бол сахилга бат хариуцлага сурсан баг. Ямар утгаараа гэх юм бол одоо ямар нэгэн ажил юм хариуцж авлаа. Эсвэл өөрийнхөө амьдрал тавьсан зорилго ч гэдэг юм уу те. Нэг ингээд би нэг ийм хүнээ ингэнэ гэдэг нэг бодсон юм байлаа шүү дээ те. Тэгэн гот тэрэндээ хүрэхэд гаргах одоо үйлдэл үйл хөдлөл гаргаж байгаа чармаалт тэрийг ингээд хийж явах сахилга бат тууштай байдал нь одоо хамгийн сайн сурсан зүйл юм байна. Өөр за ярил зөндөө юм байна. Юм болно ингээд хэлж тий. Сахилга батал айгуу сайн сурсан байна. Сахилга батыг одоо сэжрүүлээд байгаа нэг зүйл нь магадгүй 7 хоног болгон оруулж байгаа дүүнэлтэж болно шүү дээ. Тасралтгүй байж болно. Оруулаад явдаг. За дараачих нь болохоор одоо жоох ингээд хөгжилтэй юмнуудаа ярьж эхлэе гэж бодож байна. За. Та одоо 24 онд тэргүүн хийжсэн тий. Тэгээд маш олон ажлуудыг зохион байгуулалтын ард нь ингээд явдаг. Хүний хувьд таны хувьд ингээд хамгийн мартагдашгүй тийм үйл явдал турсамж Илтгэх эндрийн ирээдүйн хамт олонтой хамт бүтээсэн тийм турсамжууд юу байна? За наадах чинь бол хэцүү юм байна. Яг бодох юм бол. За ер нь ийгээс бүтэн жилийн хугацаанд зохион байгуулахад хамгийн хүнд арга хэмжээ гэх юм бол би юг хэлэх бах. Энэ үе хэлэх бах. Энэ нэг өвтөнчлөлтийг зохион байгуулна гэдэг бол айгүй том ажил болдог. Айгүй их асуудал гардаг. Тэгээд ард нь асар олон зүйл өрнөдөг. Тэгээд айгүй олон багт хуваагдаж ажилладаг. Тэр багууд ингээд тус бүртээ хүмүүсээ бас хуваарлаад ажилладаг. Тэгээд гот тэрэн дээр бол нэлээд их ажлууд болдог. Хамгийн хэцүү нэг үйл би баг тэрийг хэлэх бах. Жилд энэ зохион байгуулах. Хамгийн дурсамжтай, хамгийн гоё үйлчлэлтэй гэх юм бол би бол Ника гэж хэлэх юм. Тий. Тэр дундасаа онцлол яг тэдэн оны Ника ч юм уу гэж хэлээ. Яг угаасаа би бол тэр юм хийж байна. Жил болгоны одоо тэргүүн ч юм тий. Хүн л өөрөөхөө хөлөөсөө хамгийн гоё гэж хэлдэг тий. Тэгэхээр миний жилийн Ника л хамгийн гоё байсан гэж бодлоо. 24 оны Ника гоёсэн тий. Тий. Тэр чинь тэгээд юу байхгүй юу нөгөө би бол ер нь гэхдээ баг хандсан байсан. Тэр айгүй хэцүү байсан. 24 он чинь ингээд яг би бол баярлалтай. Манай одоо бүх гişүүд оролцсон тий 24 он чинь үеийнхээ оролцсон одоо ууз USB бүгд орсон тий хөрлөө огч амар тэмцсэн ийм тимжил байхгүй. Бид нар ч баг сард 2 үйл ажиллагаагаар хийжсэн байх. Ер нь бол бүр нэлээд шахсан. Тэгээд тэр үеийн удзынхан бас нэлээд хөгжсөн байх. ЗБ-нэр бас нэлээд гоё байсан байх. Иржсэн USB удзынханд ч гэсэн гоё happy байсан байх гэж боддгийн. Тэгээд ер нь бизнес фичер хийцэн. Тэгээд хэд хэд уулзалтууд хийцэн. Тэгээд тэр чи юу хийсэн байлаа? Цагаан сараа хийцэн. Тэгээд ер нь бол нэлээд юм хийцэн. Тэгээд за ер нь одоо мөнгөгүй л гэж байжсэн. Тэгсэн чинь одоо мөнгө байхгүй. Одоо ер нь бол юм зэбэдэхгүй. Одоо жоохон 50 байж гисэн чинь чука орж ирсэн ээ. Тэгээ ингээ гоё юм арга хэмжээ юм яриа. Энийг хийл та мэл та гэдэг хаа. Би бол анх дотроо бол ерөөсөө үгүй л гэж бодсон. Ямар ч боломж байхгүй бодсон. Тэгсэн чинь чука өөрөө гүйж явж байгаа заалын шийдчих тийм. Тэгээд заалын шийдчихээр за гусээ гэдэг. Тэгээд ер нь бол болиё гэжсэн юм. Тэгээд болиё гэжсэн за гусээ гээд тэгээ баг 7 юу 14 хоногийн өмнөөс бэлтчихсэн баг. Тэгээд шахаад бүр яг нэг баг маг бол бүр ерөөсөө орохоор бүр худлаалцсан юм. Тэгсэн чинь тэр буяа ууг нь зохион байгуулалтанд орцсон явж байгаад тэгснээ за би ороод багт нь ороод явчих гээд тэгснээ буяа тэр бага орж базаад Эрик бас нэг баг аваа за тий манай ерөөсөө нэг баг аваа за тэгээд
манай жагаа бас яг нэг ирж харагдаад идэггүй л дээ тий. Тэгтээ цааш ингээд яг ингээд юм хариуцаад хийчихвэл гоё хийгээд идэг. Тэгэн гут бас жагаа бас би тийг санаад байна. Жагаа бас яг тэр үед юугаар оролцсон санагдаад байна нөгөө онлайнаар оролцоод багийнхандаа зөвлөгөө өгч мөнгөд нэлээд юу хасаа шахаад хөөрхөн гоё болсон. Тэгээд дөрвөн баг хоорондоо өрсөлдөд надад одоо л утсан дээр бичлэг нь байдаг. Тийм вирус төр бичлэг устгах бүгд айгуу гоё оролцсон. Тэгээд тэрийг үзэхээр ер нь бол амар гоё байдаг байхгүй. Тэр вирус айгуу хөвчлөлтэй фан байдаг. Тэгээд тэр ч одоо тэлмэн ангууч болж ирсэн шүү дээ. Тэг ингээд голдоо ангуучийн лого шиг юу зурцсан те. Шивэсийн зурцсан. Тийм тэгээд тийм тэр амар хөвчлөлтэйсэн. Тэр ерөөсөө бүр санаас гардаг. Тэгээ амар гоё арга хэмжээ болсон. Анд нэг комеди хийж фейлдсэн тий. Тийм тэгэл нэг хөр хөвчлөлтэй юм аюу. Тэр хамгийн гоё юм болсон юм санагд. Тэгээ тэрийг дуусгачаад бас мэдээж нэлээд олоолаа суусан. Тэгээ ярьсан юмнууд бас аюу гоё байсан. Тэр бол бас миний жилийн одоо нэгтгэсэн аюу гоё үйл ажиллагаа болсон гэж боддог. За. Хамгийн дурсан юм тэр. Одоо тэгэхээр одоо шинээр ингээд элтэг хиндрийн ирээдүйд орж ирэх гэж байгаа бас хүмүүс ингээд судалж байгаа хүмүүстэй зэрүүлээд бас асуулт асууя гэж бодлоо л доо. Тэр нь болохоор та өөрийнхөө сурсан одоо магадгүй нөгөө нэг хүмүүстэй харилцааны тийм чадварууд идэв шүү дээ. Жишээ нь жижиг сэжиг хүмүүсээс сураад яваад байдаг. Тэр чадваруудаа ажил амьдрал өөр бусад тэр талбаруудад яаж ашиглаж явж байна? За чи ингэж асуух шүү дээ нөгөө ер нь бол шинээр орж ирэхээр те мэж би сонирхож байгаа ч юм уу те хүмүүс байгуул тэр хүмүүс те өөрийнхөө туршлагаас хаваалцаач л гэж штэ те тийм тэгэнгუთ яг надад бол тийм санагдав анх ер нь зэб явах жоохон тэнэг зэб явах жоохон хэцүү орхон өмч гэсэн ер нь жоохон тэнэг байдаг. Энийг хэлчихэж байгаа орохгүй шүү дээ. Яг юу яадаг байхгүй юу? Ер нь бол нэг юм юу ч ингэж нэг гой хурааж ийж идэлдэж штэ тий. Одоо ингэ нэг аз жаргалыг гэх юм уу тий. За. Ямбыг гэх юм уу тий. Ингэ нэг юмдыг зүтгэгээд тэгээ тэрнийхээ ард ингээд гой орно штэ тий. Гараад тэгээд ингээд харахаар гоё байдаг. Тэгээд тэр замын хамгийн хэцүү нь бол би ер нь зэбэ гэж боддог. Яг тэгвэл яг чиний сайн ярьж байгаа шиг ингээд амар ихтэй байх шаардлагатай, амар төлөвлөлтийг шаардлагатай, номын лайфыг шаардлагатай ингээд жоон шахуулдаг. Тэгэл шахуулаад яамаа гээл тэ тэгснэ ингээд гараад яг ингээд ихтэй тавих гэхээр ингээд юу ч ярихгүй гацаад юм тэнэг болчтой. Тэг ингээд хаваасан болчтой. Тэг юу ярьдаг вэ гэвэл ингээд өөрийнхөө зовлон чамтай ярьдаг тий бантаад тий тэгэн гутаа би хүндээ бас ярмааргүй шүү дээ тий шүү дээ тэр зэбэд байж байгаа бусад гişүүдтэй бас би өөрийнхөө хэлээд балай ярмааргүй нэгт хоёр би бас өөрийгөө унгаагаад амаргүй тий тийм тэгээд бас дээр нь тэнд ингээд насны айгүй өндөр зөрүүтэй бас хүмүүс байгаа тий тэгээд тэр дунд одоо бидний хамгийн их яригддаг нэг асуудал байдаг хүлэн зөвшөөрөгдөх гэх тий тийм тэрийг бас хийн гэдэг хэцүү тий. Тийм тэр юмыг ингээд даваад гарна гэдэг тэр зэбэд байх тэр мөчлөх хэцүү. Тэгээд даваад гараад ирсний дараа ер нь гоё. Тэгээд дигийн хамгийн гоё зүйл нь бол хамт олон. Тэгээд энэ хамт олонтой одоо ийм хамт олонтой болно гэдэг энд орж ирнэ гэдэг нь бол өөрөө бас айгүй гоё фан. Тэгээд одоо би бол тань жилийн үзэхний аягүй сайн мэдэрдэг байх гэж боддог тий. Та хэд ч ингээ нэг бүхлээрээ бас хооронд хөргөн нийлээ тий. Ингээ юмнуудаа ингээ нэг ойлгоод нэг жил цэрэгт яваад ирсэн юм шиг тий. Ингээ бүгдэрвээ би нэг ингээ ойлгоод нэг дэмжиж тий. Чи яаж ин тий яаж ин гэ тий. Тэгээ нэг жоохон гэр бүл шиг юм шиг болчтой тий. Тэгснэ ингээ дээшээгээ бас тий. Яаж ин хийж ин болж ингээ нэг ингээ аягүй татна болоод тэгээд нэг тэр процесс руу орно гэдэг нь өөрөө жоохон зам жоохон хэцүү. Гэхдээ орчих юм бол айгүй гоё. Хамгийн хэцүү зэбэлээд та. Тэгээ зэбэл дээр байх чинь би ч ихтэй нэг амар хэцүү байгаагүй юм санагдаад идэм ба. Би чинь нэг сарын шилдэг гэж юм. Анхнаасаа л шилдэг байсан гэдэг. Би чинь нөгөө ер нь гэхдээ намайг
одоо ZBS-нээс хойш тэрийг хийсэн хүн байхгүй хаа. Нөгөө бүтээлч санаагаараа 1 оноо авдаг шүү дээ, тэ. Бүтээлч юм нэг 2 оноо ч үлээ авдаг. Би чинь маа ZB чинь тэрийг бүр хийгээгүй хүн байсан. 1 оноо маань 2 оноотой хүн байсан. Тэгсэн чинь би 3 сар гэхэд юу яагаад бүтээлч тэр оноогоо дүүргээд тэгснээ тэрнээсээ нэмж дахиж юм хийгээд тэрнээсээ баадитаа өгч мөгөөд тэгээд би чинь шилдэг эхний үйлдлийн шилдэг гişүүн бас болоод бас шилдэг багч арай болоогүй тэр шилдэг баг бол ялцчихгүй өөрөөсөө сайн байсан. Тэгээд тийм байна. Тэгэхээр бас яг энэ асуулчаас яг над дээр зөв буруу юу гэвэл бас хэцүү юм байна. Би бол бас жоохон дардан байсан гэж магадгүй. Тэг ингээ өөрөө зүтгээд дуртай тэр нэг хийгээд ингээд явцсан болохоор жоохон бусад хүмүүстэй харьцуулах жоохон дардан байсан гэж. Магадгүй мэн тий. Нөгөө яг хөгжүүлэх ёстой болохоор мэдрээж шууд хийе явцсан баг тий. За тэгж хэлж болно. За дараачийн асуулт маань болохоор ингээ мэдээж амар олон юм тулж байгаа штэ ингээл яваал нэг унаал нэг өсөл тэр хооронд чинь шантрах үе гарсан байлгүй дээ. Тэгээд тэр шантрах үеийг яаж давж дуулсан бэ? За энийг бол өвчтдээ. За би бол яг мэдтий. За. Би ууз байхад ууз болсны дараа надад айгу хэцүүс байхгүй юу? Яг ингээд юунд ингээд цаг зарцуулаад байгаа мэдэхгүй. Тэг ингээ амар их загнуулаа яваад идэг. Тэгснэ амар шахуулаа яваад идэг тий. Тэгээд амар их ингээд юу байгаад идэг ингээд ажлууд авсан байгаад идэг. Тэгээд нөгөө ажлаа өөрөө хийх хэрэгтэй байгаад идэг. Тэгээ хийгээд байгаа юм шиг хийхгүй байгаа юм шиг тий. Нэг ингээд энийг ойлгохгүй явж байгаа. Тэгээд энэ шантраад юм баг гарыг бодсон байсан. Аха. Тийм ууз байх та. За тэгээ ер нь би бол яг цаач уулзвал тэ үгүй гэж хэлж магадгүй. Гэхдээ хүрлэгч барыг бас тэ за энэ нөхөр ер нь гарахаар болоод тах шүү байна. Ер нь ингээд тэ цагийн болсон бод ингээд явуул юм аавал бодчихсон гэж магадгүй. Аха. Надад тийм мэдрэмж төрж ирсэн. За. Тийм. Тэгээд за би ер нь л бол ингээд нэг дахиад 2-3 хичээл дээр очих бол за ер нь ингээд тэ бай гэмээр нэг тийм нэг мэдрэмж тийм юм үе байсан. Намайг ууцгахад. За тэгээд тэр үед яасан бэ гэхээр би яг ингээд бодсон байхгүй. За ер нь ингээд те ингээд нэг юм юу гэх юм те өөртөө дүгнэлт хийгээд тэгээ дүгнэлт хийгээд бодсон чинь ингээд нэг амар юу байгаагүй байхгүй. Яг ингээд харах юм бол нэг амар хэцүү байгаагүй байхгүй. Тэ би зүгээр л ингээд юм хийхгүй л яваад байсан байхгүй тий. Яг үүндээ ингээд хариулгал цогтчихсан. Тэ. Би тэрийг одоо яаж хэлэх юм мэдэхгүй байна. Гэхдээ ингээд чи ингээд айгүй их бодож байгаа тэрийг гаргаж байгаа байхгүй. Тэ ингээд олон талаас нь харж байгаа тий. Тэ би тэгэл за ер нь бол ингээд тий энийг яг ингээд даваад гараад ирлээ. Даваад гарахгүй байлаа. Миний амьдрал ямар өөрчлөлт байгаа юм бэ? Гэ бодох юм бол давж гарсан ч ямар ч өөрчлөлт байхгүй, давж гараагүй ч ямар ч өөрчлөлт байхгүй. Аха. Тэ. Тэгвэл давж гарахгүй байлаа гэд гарахгүй бол тэгэл тэ дуусаад ижи. Тэ. Даваад гарчих юм бол nice тэ. За тэгээд би юус мэх юм бол нэг сургалт бэлдсэн. За. Тэгээд тэр сургалт нь бол одоо тайд ордог тэ. Presentation. Тийм. Сургалт байдаг. Тэгээд би ингээ хүрлэгчээс гуйгаад ингээ суралт ороо маа гэдэгсэн. Уус миний илтгэх ярих ур чадвар тийм сайн биш шүү дээ, тэ. Тэгвэл цаа ч юм бол угаасаа тийм мэдээж яах юм бэ, тэ. Үгүй баг шаардлахгүй гэл. Тэгээ би тэрнэр бүр гонсож байгаа байхгүй, тэ. Ингээ тэ. Ер нь бол бодцсон л юм байна. Нөхөр бол намайг за гэл, тэ. Гэл энэ бодож байгаа. Тэгэл тэгээ би тэр юуг амар сайн санаа. Хичээл заас өдрөөс аягүй сайн сандаг. Тэр юун дээр зааж ирсэн. Тэр манай тухайн үеийн ЗБ Батэрдны залуу байсан. Одоо юунд байдаг? Хаяа нэг эрдэм аав нь байгаль орчны яамд ажилладаг залуу. Тийм. Тэгээд тэдний дээр нэг хичээл орохоор болоо. Тэгээд тэдний дээр хичээл орж исэн. Би үг нь орно гэд очиод бүр зогссон машинтайгаа байж исэн. Тэгээд хүрлэгч чи өнөдөр амжихгүй байна. Миний цагийн өмнө тавьсан. Амжихгүй байна гэдэг байхгүй.
Тэгээ би бүр за тэгээ албатай биш. Ер нь болий гэж шийдээд. Тэг ингээ гэрлөө очиод бүр ингээ тэр ярамаас 100 орлоо очиж байгаа шүү дээ. Тэг ингээ хөвтөд бодсон баг. Тэгэл бодож байгаад баг 2 болж илээ. 2 мөр өнгөрчлөө. Тэгээд за хичээл удахгүй тарлаа марлаа гэл. Тэгээд хин гэдгийг би сайн санагдав. Энэ баг цаомагч байсан байгаа. За. Тийм чи зүгээр ингээ заагаал заал та тий. Ингээд юм асуудал юу байсан юм бэ гэж нэг хэлж ирсэн. Хальт тэр үед. Тэг би тэрийг нэг амар ингээл тэгж бодоагүй. Тэгээд өөрөө яг бодож байгаа л за ер нь ингээ надаас юм унах юм. Тэ. Шаа. Тийм. Тэгэл шууд хүлээх шүү залгаал. Тэгээ тасарсан юм дээ гэдэг тийм. Гэтгсэн. За дүн өдрчил орч. Гэл. Тэгэл чи яах гэдэг юм бэ? Гэл тэ. Тэгээ би зөв 30 минут л баасан. Тэ. Тэгээ очиод 30 минут биш 50 минут болсон шиг санаж байна. Тийм. Тэгтээ хүмүүс юусээ залхаагүй. Тэгээд амар таалагдсан. Тэгээд одоо тэр шантарчсан юм даунт болсон байт. Вау. Тийм. Тэгээд тэрний дараа ингээд нэг хичээл заагаад би ингээ хэр сайн бэлддэг вэ? Хэр ингээ тэр ажилтаа ингээ харилцаа ханддаг вэ гэдгийг нэг хүлээх авч байгаа харсан юм санагдаад тэрэн дээр. Мэдэхгүй байна л да. Гэтэ цаач мал өөрийг марцсан явж магадгүй тий. Гэтэ ингээд нөгөө хүнд мэддэхгүй нэг юм байна шүү дээ. Мэдэрдэг. Тэгээ тэрүүгээр ингээд нэг юу яасан байх. Одоо ингээд за тий бас юм хийвэл хийчих юм шиг байна гэж бодсон жоо. Тэгээ тэрнээс хойш бол цаач нэг амар тэгж чи заахгүй махгүй ч гэдэг юм тий. Тийм юм бол тэгэхээр дандаа ингээд дэмждэг. Дандаа ингээд тэгдэг болцсон. Тэрийг бол давн туулсан гэж юм боддог. Тэгээд энэ мэдрэмжийг баг миний бодлоор зулган мэдэрдэг байна. Тийм. Яг ингээд нэг ажиллаа хийхгүй бүх үзэхэн байдаг. Тийм. Тэгээд бүгд ингээд гарчаа гэж боддог. Тухайн мөчид. Гэтэ тэр нь цаг үед нь өөрсдөө зарим 2 сар, зарим 3 сар, зарим 9 сар гэл тийм. Тийм. Тэгэн гот яг тэрийг л би амар ингээд сэтгэл зүйн тэр логик өвч тэр амар зөв өөртөө менеж хийдэг юм шиг санагдав. Тэгээд хүлэн зөвшөөрөгдөө тэр хичээлээр хүрлээ авч би ууцынхан бүгд байсан. Тэгээд бүгд нь ингээд өөрийгөө харуулж хүлэн зөвшөөрсөн юм шиг санагдав. Тэгээд тэрийг хийсний дараа хүмүүсийн зэбэж тэр уудаж тэр хүрлээ авч тэр ингээд бүгдээрээ надад хандлага оруулсан байна. Бүр ингээд 180 гэдэг шиг тийм хийсэн л гэсэн. 2026 оны удсын миний хувьд яг тэр юм уу бол байгаа. Тий. Тэгээд даван тулаад гараад ирсний дараа гоё энэ бол тэрлээд. Тэгээ яг бүр ингээд даваад ах тусмаа хийгээд ах тусмаа. Гэтэ бас илэгдүүлж байгаа хүмүүс бол байгаа шүү. Ер нь бол. Тэгээ ингээд огт ашиглахгүй огт хийхгүй. Тэгээ ингээд одоо тэрнээсээ болоод нөгөө ажиллаа мартаа тий яаж хийдэг үлээ яадаг үлээ гэдээ бүр ингээд ер нь бас олж байгаа хүмүүс бол байгаа. Гэхдээ тэр бол бас нэг амар санаа зовхор зүйл биш л гэж бодож байна л доо. Гэхдээ тэрийг хийгээд даваад гараад ирсний дараа өөртөө ч бахархалтай хүмүүсийн өмж даам юм бил. Өөртөө итгэлтэй тий. Тэр нь л гоё гэсэн. Тэгэхээр одоо бас энэ жилийн узынхнаас шадарч байгаа хүмүүс байгаа бол тий. Үнийг үзэх юм бол та. Үзэх юм бол та. Тий. Тийм бол ер нь бол шантаргүй тий асар их байдаг. Гэтэ даваад гараад ирсний дараа гоё өгдөг. Тэгээд гол нь зэврүүлэхгүй тулд байнга тий бас ингээл тэрийг дараа жил ч гэсэн тэрний дараа жил ч гэсэн ингээл үйл ажиллагаа ZBM юм оролцож моролцоол тий. Тийм тэг хөгжүүлэл яваад байвал сайжрал яваад гэдэг юм бэл. Ойлголоо. За. Одоо болохоор хоёлаа ингээд ер нь хамт олонны уур амьсгалыг ярил гой санагдчихэв. Ягаад тэгэхээр манай нөгөө нэг төрийн бас байгуулах чинь ер нь бусад газруудыг бодвол надад шал өөр юм шиг санагдаад байдаг. Одоо жишээ нь ажил бол ингээл доороос дээш удирдлагатай ч юм уу тийм байдаг шүү дээ. Гэтэл манай нөгөө нэг төрийн бас байгуулах чинь яг юм гой найз нөхдийн харилцаа шиг тийм халуун дулаан байдаг.
За асуулт нэг юу? Асуултандаа өөрөө хариулчихсан. Тэгчлээ за. Гэтэ ер нь танд ингээд ямар санагддаг вэ? Манай хамт олонны урамсгал. Миний хувьд бол тийм байдаг таны. Эний чи ингээд яриул амар уртуг болохоор байгаа байхгүй юу? Гэхдээ гэтээ ингээд уртуг гэл тэгэл хоёлаа яриа л дээ. Тийм. Яг харин бодолтой уртуг гэгээд одоо товчлээ л гэж бодож байна. Тэр нь болохоор яг ийм байна. Ер нь одоо тэр элтгэн дээр ирдэг бол чи хэрэг цаг гаргаж чинь, зөрүүлт гаргаж чинь тэр хэмжээгээр чи өөр хүлэмжшөрөж байгаа гэсэн үг тий. Чи та өөр хүлэмжшөрөж байгаа. Тэгэнгүүт ингээд зөрүүлт гаргаж явж байгаад тий. Тэгж байгаа л ингээд нэг мэдхэд ороод ирсэн байдаг ч тий. Нэг мэдхэд ингээд нэг хамт олон болсон байдаг. Тий. Нэг мэдхэд нэг болдог байхгүй тий. Энд чи ингээд нэг шууд ингээд юу ачдаг биш. Тэгээд тэр нь ингээд бас юм яг бас юу явдаг биш тий. За одоо чи манай үрэл доор. Чи яв. Тийм ерөөсөө байдаггүй. Зүгээр ингээд бүгдээрээ бөөнөрөө гоё фан тий. Бүгдээрээ гоё хөгжилтэй. Тэгэл за явчих юм бол тэгэл за окей тий. Одоо энэ хүн бол ингээд явсан байна гэдэг ингээд хүлэншүүрээд ингээд одоо явуулдаг тий. Явахгүй зүгээр ингээд байж ивэл тэгэл бид нар ингээд хамт байж лээдэг тий. Ямар ч үед яаж ирлээ гэсэн ер нь бол цаашаа гээд бол нэг байдгүй тий. Тэгээд нэг за гоё юм гээд хамт олон гоё юм гэж ярих юм бол одоо амар их тий. Би одоо оройны суулт муу хэцүү хүнд юмнууд ярих чинь тэгтээ хамгийн гоё юм нь бол гэр бүл шүү дээ тий. Одоо бид нар чинь ер нь ингээд нийлэн гэр бүл шиг болцсон байдаг. Ингээд нэг жаргал зовлонгоо хуваалцаад тий. Тэгэл суухаараа ингээд нэг жоохон асуудлуудаа яриа л тий. Тэгэл тэр асуудлыг зөвлөөл тий. Тэгэл одоо яаж ч одоо муухай харагдчихсэн гэх юм те муухай ингээд юу яаж ийсэн одоо шороотоо утгалдаад явж ийсэн ч те бид нар бол тэр хүнийг байгаагаар л хүлэн зөвшөөрдөг те өргөдөг шүүмжилдэг тий өргөдөг шүүмжилдэг ингээд хайрлаа явдаг те одоо яаж ч одоо хүнд байлаа гэсэн манай ийг гişүн ингээл хамт тэгэл явдаг тэр нь гоё байдаг тий. Тэгээ ингээд дандаа бас ард зогсож идэг тий. Нэг хүн юм боллоо эсвэл нэг асуудал тулгарлаа яах вэ гэхээр надад чи ингээ тий надад чи одоо ингэж оролцъё тэгж хий гэл ингээл ороод ирдэ шүү дээ тий. Тэгээ ингээ би биний хажууд байнга зогсож идэг хамт байдаг. Тэр нь гоё. Тэгээд яг ер нь бол бүр юунаас хойш л бүр гоё болсон байх л та. Одоо бүр ингээд нэлээд ингээд гүн болсноос хойш гэдэг юм те. Гүн болоод тэгээд бүр нэг гоё болсон гэж магадгүй л гэж боддог л та. Бүр ингээд дотн юмнуудаа ярьж мараад те. Тэгээ ингээд нэг би бинийгээ сонсоод ойлгоод хүлэн зөвшөөрөөд за уртдаг. За. За одоо ер нь хамгийн сүүлийн асуулт заяа. За хоёрын цагч гэсэн ер нь маш давч байна. Тийм учраас би өмнө гэхдээ энийг танаас сонсч байсан. Гэхдээ хүмүүст айгүй хэрэгтэй юм шиг санагдсан болохоор дахиад ингэж асууж байгаа шүү. Тэгээд манай очгоох бол мэдээж юм дийл хийх тал дээр бол маш гайхалтай. Дийл хийдэг хүмүүстэй. Тэгэхдээ тэр чинь зөвхөн дотроо л хийдэг. Гэхдээ тэр ингээд яаж одоо хийх үү тэр талаар дийл гэдэг нь болохоор хүмүүстэй ингээд юм ашигтай тохиролцоо хийх гэдэг чинь тий. Одоо надад ийм юм байна, чамд ийм юм байгаа юм бол хоёлаа энийг ингэчээ. Ингээд нийлүүлээ гоё юм хийж ч юм уу те. Тэрийг яаж сайн хийдэг вэ та? Наадах чинь бол ихтэй айгу. За, окей. Ингэдэг. За. Эхлээд яг тэр хүний нөгөө ашиг сонирхол нь ойлгох хэрэгтэй. Тэр хүн яг юу хүсэж байна те гэдгийг нь яг ингээд далд хүсэж байгаа зүйлийг нь бас ойлгох хэрэгтэй. Чихэнд бол ажиглах хэрэгтэй. Ер нь ажиглан ярина сонсон шүү дээ. Аа.
Тий. За нэг талаас тийм. Нөгөө талаас нөгөө хүнийх нь ингээд зан чанарын хувьд ямар вэ гэдгийг бас амар сайн мэддэг байвал зүгээр байхгүй тий. Тэгэл ер нь хариулт нь гарна да. Тий. Тэгээд юу бас гарч ирнэ. Тухайн нөхцөл байдлаас амар сайн мэдрэх хэрэгтэй тий. Энэ хүн юу хүсэж байгаа тий хүсэж байгаа юм нь яг ингээд байна уу байхгүй нь уу тий. Эргүүлээд өгөх боломж нь хэрэг байна гэдгийг бас бодох хэрэгтэй. Тэгж байгаа л тэгэл хийндэ. Одоо жишээ нь одоо жишээ авъя. Манай дээр нэг ууз байлаа гэж бодъё тий. Тэр ууз юу хүсэж байгаа вэ гэдэг юм бол үйл ажиллагаа ZBT-ийг хүсэж байгаа. За. Гэхдээ тэрийг хүсэж байгааг бусад хүмүүс мэдэхгүй байна. Гэхдээ тэр хүний даваа тал нь юу вэ гэвэл хариуцлагатай. За. Тэг ингээд хөрхөн цаг мага бариад юм ингээ хийгээд явчихдаг. Бүр тийм про биш. Тэгэн гут одоо нэг өөр тэр ажлыг хариуцж байгаа нэг нөхөр байлаа гэж төсөөлөлтэй. Тэгэн гут тэр хүн болохоор яг тэр ажлыг бас яг хийхийг хүсэхгүй тий. Нэг амар ингээд бас өөрөө ингээд гэр бүлийн янз бүрийн асуудалтай байна. За тэгэн гут тэр тий ууцын гишүүн тий одоо гой үйл ажиллагаа бич үзээч гэдэг ингээд санал болгосон тий. Эдийн зүгээр жишээ шүү тий. Ерөөсөө энэ яг бодол дээр ерөөсөө болсон үг бол биш зүгээр юу нь ярьж байгаа гэсэн. Тэгээд тэгэн гот нөхөр бодлоо тий би угаасаа ZBT сонирхолтой юм чам тий бид ZBT бос яг гэл ороод ирж байгаа шүү тий. За тэгэн гот нөгөөх нөхөр юу ямар байгаа вэ гэх юм бол жоохон амармаар шүү тий. Би жоохон ажиллаж байгаа юм гэж хэлсэн юм байна. Тий тэгэн гот тэрийг тий бас ашиглаж гэсэн үг. Тий чи ер нь амраар байна уу? Тий амраар байвал нэг ингээд нэг хүн унтаа авторч ивэл яасан юм бэ ч юм уу тий. Тэгэн гутаа ингээд тэр хоёрыг нийлүүлж чинь гэсэн үг байхгүй юу? За нэг талаас нөгөө талаас энэ хоёрыг чи ингээд нийлүүлэх явцсан яг үүндээ бас нэг асуудалтай тал байгаа. Тэрний юу гэх юм бол нөгөө тий одоо тэр чинь дээшээ 2 3 явж байгаа шүү дээ. Одоо манай хүлээ авах шүү тий зөвшөөрөх үү тэрийг ингээд тий наад хүн чинь хариуцлага зүг буруу юу гэдэг зөвшөөрөх үгүй юу гэдэг нэг асуудал байна тий. Тэрүүн бас өөрөө зөвшөөрөх үгүй юу гэдэг нэг асуудал байна тий. Би бас тэрүүнийхээ урдуур орж тийм ярьж болох уу болохгүй юу гэдэг бас нэг асуудал байна тий. Тэгэн гот ингээд тэр бүгдийг чинь бүгднийг ингээд нийлүүлнэ гэсэн үг байхгүй. Эхлээд тий ингээд доороосоо явна шүү дээ тий. Эхлээд ингээд тэрүүнээсээ яриад асуу тий. За тэрүүний ингүүл яаж ийна гэтээ. Тэгэн готаа за тэрүүн окей гэдэг юм тий. За эсвэл би өөрөө тэр хүн байвал тий. Тийм бас окей гэлтэй тий. Тэгэн гутаа юу яана одоо үрлэгч тас хэлнэ тий. Заримдаа би өөрөө хэлэхгүй ч болно шүү дээ. За тэр хүний та өөрөө ингэж хэлээ тий. Тэгээ ингээд наатахаа ингээд хий гэлтэй. Тэгэн гут чинь бас за окей хэлийгээл хэлнэ тий. Тэгээд зөвшөөрөхгүй бол бас яриад тий. Тэгэн гут нөгөө хүмүүс юу хэлээд байдаг вэ гэхээр нэг алдаан зүгээр шууд өөрөө юу хүсэж байгааг хүсдэг хэлээд байдаг байхгүй. Хүнд хэлэхдээ. Гол нь бол нөгөө хүндээ ингээд ойлгуулах нь аюул чухал байхгүй тий. Одоо энийг ингэснээрээ ямар давуу тал үүсэж байгаа юм бэ? Ямар сул тал үүсэх юм бэ? Тэр ямар асуудал үүсэх юм тэр асуудал гарч болох асуудлаас сэргийлэх боломж нь энэ гэж тайлбарлах юм бол хүн бас ойлгох бодно шүү дээ тий. За окей тийм тий. За нэг тийм байна. Тэгэн гутаа бас яг зарим нэг зүйл дээр ийм зүйлүүд байна. Одоо ингээд хүмүүс аюу их одоо хандманд үргэл мөнгө золуулдаг шүү дээ. Тийм. Тэгэн гутаа ингээд зарим тохиолдолд ингээд тий мөнгө нь одоо өөр тишээ зарцуулагддаг ч юм уу тий. Эсвэл за ингээд нэг үйл ажиллагаа хийх гэдгийгсэн чинь тэр үйл ажиллагаанд нь ингээд төсөөснөөс илүү мөнгө ороод тий. Тэгээд нэг илүү мөнгө гараад нэг юм асуудал үүсч болно шүү дээ тий. Тэгэх юм бол тэрэн дээр бол одоо бас ингээл янз бүрийн тоглолтууд хийнэ гэсэн үг. Тэр нь болохоор за ингээд одоо чинь миний жишээн дээр ярих юм бол тий. Би бол өөрийнхөө жил дээр нөгөө өөрийнхөө ууз байсан USB нэрээс аяг их тусламж авсан. Тэр нь бол жишээ нь одоо ингээд яг хүрлээ багш тий. Нэг үйл ажиллагаанд аяг их мөнгө гаргал тий.
Тэгэл дараагийн үйл ажиллагаанд төрс гарах болгох хэцүү шүү дээ. Тэнгуут таньд босгох хэрэгтэй тий. Тэнгуут тэрэн дээр чи ингээд толгой ажиллаж байна гэсэн үг байхгүй юу? Тий. За ингээд тий. Магадгүй цомоо тэргүүнэ ч юм уу тий. Одоо эрэг найзаач гэдэг юм. Чи энэ дээр ингээд тий. Энүүгээр ингээд тусалж ачаа. Гэтэ тэнгуутаа эргээд би хүрлээ өгчтэй ярих та ч юм уу тий. За энэ дээр бол энийг ингээд юу нь зохицуулчлаа. Тэгэхээр та энэ дээр ингээд тий их мөнгө энэ одоо энэ үйл ажиллагаан дээр их мөнгө гаргачих. Дараагийн үйл ажиллагаан дээр би танаас мөнгө гаргах болохгүй. Гэдэг ч юм уу тий. Тэнгуутаа би эргээд одоо эрэх ч юм уу тий. Нөгөө хидтэй болохоор за ингээд надад нэг тусалсан юм чинь баярлаа тий. Би нэг үртэй шүү. Аюу юу тий. Нэг үртэй болсон шүү. Тий. Дараа нь ингээд миний эрэг гарвал эргээд ийм дээр чи ингээд ачаа тийм үү тий. Тэнгуут эргээд тэр нь ингээд бас эргээд ингээд тэг ингээд бүгднийг хольж байгаа гэсэн үг байхгүй. Бүтэн жилээр нь тэр чинь ингээд холиод хийгээд багцлаад тэгээд 24 хоног тэр хүн гэж байна. Баяр хүргэе. Тэгээ ер нь гэхдээ тэн дээр бол ялчгүй тэгэл толгойл ажиллах шаардлага үүсэж байгаа юм л да. За баярлалаа. Тэгэхээр ер нь бол подкаст маань ер нь энэ хүрээд өндөрлөх цаг маань болсон байна. Тэгээд 2026 оны Элдэх Эндрийн ирээдүйд төрөөмс байгууллагын маань подкастын хамгийн ихний дугаараар оролцсон очир хэрлэн USB-тэй маш их баярлалаа. За баярлалаа. Манай подкастын зүгээс буюу надаас миний зүгээс багаан хэмжээний гарын бэлэг бэлдсэн байгаа. Тэгээд мөн дээрээс нь энэ дугаар маань спонсортой явж байгаа. Тэр бол манай Neural Artist байгаа. Тэгээд та ер нь хумс уруугаа ер нь цэвэрлүүлдэг. Янзлалтгүй юу? Тийм үү. Тэгвэл гэхдээ та өөр хүнд бас ашиглаж болно. Neural Artist-ийн зүгээс та 100 мянган төгрөгийн үйлчлэг авах хэрэг биелүүлсэн шүү. За. Баярлалаа. За тэгээд энэ ном байгаа бас. За баярлалаа. Санхүүч гэдэг тийм ном байгаа л да. За. Энэ ном нь болохоор зүгээр шүү дээ ямар гоё юм бэ? Тийм. Санхүүч гэдэг номыг та хэрвээ ямар нэгэн байдлаар ингээд тэг уналтанд орсон ч юм уу те ийм урам зориг хэрэгтэй үедээ уншвал маш тохиромжтой. Яг юм бас стратеги тийм тактик мактик нэлээд гардаг тийм ном байгаа шүү. Бизнесээ өргөжүүлж байгаа. Тэгээд бас бизнесээ эхлүүлээд тийм уналтанд ороод буцаж босч байгаа тийм хүний талаар гардаг тийм ном байгаа. Тэгээд ажил амьдрал цааш тийм бүх зүйл. За ингэ заяа. Би надад чинь нэг юм хийж. За. За штэ энэ подкастыг штэ магадгүй хүн бүтэн үзэж магадгүй үзгүй ч гэж магадгүй. За тэгээд үзээд заяа. Хамгийн ихэндээ миний дугаарлууд залгасан. За. Хүнд Neural-гийн 100,000 төгрөг ирэх юм бичиг өгье. Оо. За. Яг подкастыг ингээ бүтэн үзээд дуусгаатай яг энэ үрт үзээд. Тэг ингээд юу асан хүнд нь таны дугаарлаа залгасан. Тийм, миний дугаарлаа залгаа те. Олоод залгана гэдэг ч те. Дээр баг хүртэлгшийн дугаар байж байгаа те. Тийм, хүртэлгшийн дугаар. Facebook page дээр те. Facebook page. Гадны хүн ч үзэж магадгүй. Тийм. Тэгвэл хүртэлгш руу дугаар залгаад тийм. Тэгээд миний дугаарыг аваад надад залгачихсан. Очир хэрлэн 2024 оны тэргүй үү? Тийм, өөрөө хэлсэн үг хийсэн үйлдэлтэй болно. За тэгээд мэдээж подкастныхаа төгсгөлд нь бас нэг юм хэлэхгүй бол болохгүй. Юу вэ гэхээр мэдээж 2026 он маань бид бүхний 10 жилийн гайхалтай арга хэмжээ маань тохиолдож байгаа баяртай он болж байгаа. Тэгээд 10 жилийн өмнө магадгүй манай үндсэн хөрөнгө оруулагч Дэмдэнд орчин Хүрэлбаатар гэдэг хүн маань Элдэх Эндрийн ирээдүй гэдэг юм төрөөмс байгууллагыг үүсгэе гэдэг тийм санал санаачлагыг одоо хүсэл зорилгыг тэгээд үүсгээгүй байсан бол өдөөд би бас та хоёлаа ингээд бас ярилцаад сууж явах боломж бас гарахгүй жийсэн байж магадгүй. Тийм учраас үндсэн хөрөнгө оруулагч үүсгэн байгуулагч Дэмдэнд орчин Хүрэлбаатар багштаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Чи гол юм ярьсан байж. За. Тий. Тийм байхгүй юу? За, манайхаа ер нь ингээд энэ хүртэл үзсэн бол тий, thanks. Тийм баярлалаа. Баярлалаа. Тэгтээ гол юм маань бол одоо 9 сарын хэдэн вэ? 20 хэднээр болж байгаа. Манай 10 жилийн үйл ажиллагаа тий болж байгаа. Тэгээд энэ үйл ажиллагаан дээр ирээрээ тий ингээд бүгдээрээ хамт уулзъя. Тэр нэг тий гоё таарах боломж олдвол гоё таарлтыг тэгээд бас ярилцъя.
Тэгээ нэг хуучнаа дурсаад бас нэг бөөндөө гоё дуу халуул халъя тий. Тэгээд юу бол одоо би бол амар одоо тий ирээд гадны хүн шиг байлгана гэж бол бодохгүй байна. Битгий өөрийгөө тий ингээд чамлаад одоо гадна юм ч гэдэг тий. Үнгийн бити бодорой тий ингээд аюу гоё 10 жил үйл ажиллагаанд гоё оролцоорой ирж дэмжээрээ тэгээд гоё эрүүл сайхан байна. Тэгээд бүгдээрээ сайхан 10 жилийн байгаараа уулзцгаая. Тэгтээ. Тэгээд мэдээж манай очгах сая хэлжсэн бид бол нэг гэр бүл гээд гэр бүл та энэ одоо төрийн бас байгууллагт орж ирсэн л бол бидний гэр бүлийн нэг хэсэг нь тэгээ үргэлж санаж авч байгаарэ гэж хэлмээр байна. За баярлалаа. За дараагийн подкастаар дахин уулзлаа тий. Дараа гэж хэлнэ шүү дээ. За ингээд подкаст хамгийн анхны дугаар маань ингээд дуусч байна. Тэгтээ энэ үрээд өндөрлж байгаа ч гэсэн дараагийн зочдоороо өшөө болон сонирхолтой хүмүүсээр уулзах болно. Тэгээ дараагийн дугаар хүртэл түр баяртай.